Бид нар яагаад байнгын төвшрүүртэй амьд гарах ёстой гэдэг энэ төлөвлөөр голчсон байдаг юм бол бидний хэрэгэлдэг энэ амьсгал дээрээ төлөв бясалгал гэдэг энэ арга техникүүд маань бид нарыг яагаад энэ төлөвөөс нь бүрэн гаргаж чаддаг юм бол тэгвэл бид нар буцаагаад яаж тайван аюулгүй гэдэг энэ төлөв дээр ирэх юм бэ гэдэг сэдвээр та бүхэнтэйгээ ярихад бэлэн болоод байна. Намайг Инх Хано гэдэг би одоогоор 2026 оноос өмнө амьдралаа тэгцлэх 17 хоног челленжийг эхлүүлээд явж байгаа. Энэ 7 хоног болоод 3 дахь 7 хоног, 3 дахь 7 хоногта бид нар мэдрэлийн системээ дахин төвтөрч болно. Та бүхийн 17 хоногийн бүтэн төлөвлөгөөг маань энэ subscription-с үзэж авах боломжтой. Эсвэл арай жижиг рүүсэн үнгүй хэлбэр гэсэн байгаа шүү. Тэгэхээр ороод үзээрэй. Орчин үеийн завгүй нийгэмд хүн болгоно л байнгын төгшсөн, яарсан, аюул орсон мэдрэмжтэй амьдарч байгаа болов уу гэж бодож байна. Миний хувьд ч гэсэндээ энэ сэдвийг судлах боломж гарсандаа бол маш их баяртай байна. Энэ сэдвийг судалж байгаа хувцас бол өөрөө өөртөөр нүүр тулсан, сонирхолтой цагууд бол өнгөрлөө. Тэмч ч бас энэ туршлагаасаа та бүхэнтэй хуваалцахтаа бол маш их баяртай байна. Мэдрэлийн системийг докторжуулах талаар ярихаас өмнө хэдүүлээ. Яг мэдрэлийн систем гэж юу юм бэ гэдэг талаар ойлгоцгоё. Бидний биеэр сархсан тэр системийг хэлдэг. Энэ систем нь л тэрхээрээ бидний биед яг юу болж байна тэр бүх мэдээллийг тархи руу дамжуулах тийм үүрэгтэй. Энд чи өвдөж шүү, энэ чи аюул занал хил болж шүү гэдэг тэр бүх мэдээллийг мэдрэлийн систем бидний тархи руу дамжуулж байдаг гэсэн үг. Тэр ажиллаж гэсэндээ бидний мэдрэлийн систем аягүй сайн хүн үүсэн цагаас эхлэн орчин тойрноо ажиглаад аюул занал хийслийг тодорхойлдог тийм үү. Тэгвэл бидний мэдрэлийн системд иргэн тойронд яг юу болж байна тэрэнд хариулт үзүүлж байдаг. Энгийнээр ярих юм бол бидний мэдрэлийн системд хоёр төрлийн төлөв байдаг гэж ойлгож байна. Эхнийх нь төлөв нь тулалт эсвэл зүгт, нөгөөх нь болохоор тайван байж шингэн гэдэг энэ төлөв. Тэгэнгүүт орчин үеийн хүмүүсийн байнгын тогтмол өдөр тутамдаа байдаг төлөв нь ямар төлөв байгаа вэ гэхээр тулалт эсвэл зүгтаа гэдэг энэ төлөв дээр байгаа гэсэн үг. Энэ төлөв дээр байнгын байна гэдэг нь болохоор бид байнга стресстэй байна. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр бидний гормон байнга цавладаг. Хоол боловсруулахад нөлөөлдөг, амархан ядардаг болдог, бие байнга төгшрүүртэй, ядарсан, сэтгэл санаа зовсон мэдрэмжтэй байдаг, унтах гэж зовдог. Бусад хүмүүсийн үгийг сонсож хүлцэнгүү дорой байдаг. Гэх мэтчлэнгээр бидэрт маш олон сөрөг үр дагавруудыг үзүүлж байдаг. Тэгвэл яг энэ аюулыг мэдэрдэг систем маань яг ямар үед ажилладаг вэ гэхээр яг тэнд аюул байгаа үед биш бид нар тэнцээ аюул занал хийлэл байна да гэж харахыг хүссэн. Хэдүүл ингэ салхилаа явж байлаа гэж бодъё л доо. Тэнгуут энэ чинь ингэ бут ингэ хөдөлж байна. Бут хөдлөнгүүд бид нар танаас юу гэж боддог вэ гэхээр үе тэнчнээс могоо гараад ирчих юм шүү дээ. Тэнчнээс бавгаа гараад ирчих юм шүү дээ. Гэх мэтчлэн өөрийгөө хамгаалах бүхий л сөрөг зүйлүүдийн талаар бодно гэсэн. Гэтэл тэндээс заавал бавгаа гарч ирэхгүй туулаа гарч ирж болно шүү дээ. Гэтэл тэр болгоныг бидний мэдрэлийн систем танихгүй бүх зүйлийг аюул гэж хүлээж авдаг. Бидний мэдрэлийн систем тэрийг аюул уу, аюул биш үү гэдгийг мдээгүй бэжэж ачиж эхэлдэг гэсэн. Тэгэхээр бидний аюултай гэж хүлээж авч байгаа, урьдчилсан таамаглаж байгаа бүх зүйл аюултай зүйл гэсэн үг биш. Гисэн хэдий ч бидний бие тэрэнд хариулт үзүүлж байдаг. Гэтэл ямар ч хүн би энэ тулалт гэдэг төлөвт байнгын баймаар нь төсгөө штэ. Хүн болгон аюулгүй тайван амьдрахыг хүсдэг. Тэгвэл бидний мэдрэлийн систем яагаад ийм хариултлыг бий болгох юм болоо? Бид нэр яаж альва зөв хариулт хийхээр шийддэг вэ гэхээр туршлага дээр үндэслэж тийм үү. Жишээлбэл боксчин дээр хэдүүлээ зөвлөлт тарих юм бол боксчин дээр баруун талаас нь цохилт ирдэг байлаа гэж бодох юм бол баруун талаас нь цохилт ирж байгаа юм чинь би дандаа баруун талаа хаах хэрэгтэй байна гэж боддог те адилхан. Бидний амьдралын туршлага дээрээс үндэслэж бидний энэ мэдрэлийн систем ямар хариулт хийхээр шийдэж байдаг гэсэн. Тэгвэл ихэвчлэн энэ тулалт гэдэг дээр байгаа төлөв нь бидний бага наснаасаа өссөн бидний амьдралын хэм маягтай холбоотой байдаг. Баян маргалздаг гэр бүл төссөн хүн байх юм бол эргэн тойрныхон жижигхэн тохиог хүртэл анзаардаг тийм үү. За одоо энэ уурлах гэдэг нь за одоо энэ хүн яах гэдэг гэдэг тэр бүх зүйлийг ажиглаж өссөн хүүхэд байж болно. Хэрвээ багаасаа үл таамсарлагдсан, хаягдсан мэдрэмж авч ирсэн хүүхэд байх юм бол ганцаараа байна гэдэг маань аюул юм а гэж хүлээж авч болно. Хэрвээ санхүүгийн асуудалтай өссөн байх юм бол мөнгө гэдэг занал хил юм а гэж хүлээж авч болно. Тэгээ бидний багаасаа авсан туршлага дээр үндэслээд энэ аюултай зүйлүүд болох гээд байгаа юм шиг жоохон л дахиад гарах юм бол бид нэр айдаг, бид нэр тугшдаг, бид нэр стресстэй, бидний бие хүртэл ажиллахаа болдог те бидний тархлаа ундаг гих мэдчлэн хариултуудыг бид үзүүлдэг. Тэгээд энэ мэдрэмжүүдийн маань юу өгдөг вэ гэхээр даргын эвгүй хоолой ч юм уу эсвэл данс руугаа орж харах ч юм уу эсвэл таалагдсан залуу охин чи хариу бичихгүй байх ч юм уу энэ бүх зүйлүүд биднийг аюултай нөхцөлд орох гээд шүү. Одоо тололдох, одоо зүгтэх уу гэдэг энэ хэцүү сэтгэл санааны төлөв дээр байлгадаг. Тэгээ энэ нөхцөл байдлууд бидний тарих байнгын шалгадаг гэсэн. Би аюулгүй байна уу? Би аюулгүй байна уу? Би аюулгүй байна уу гэж шалгангууд тэрнийх нь хариултлууд нь аюултай байна. Ямар нэг юм болох гээд ахшгүй байна. Энэ өстой мэдэхгүй нөхцөл байдал энэ гих мэдчлэн тэр хариултлуудыг бид нар өгчөд. Энэ бүх зүйлийн гол шалтгаан нь юу вэ гэхээр бид нарт итгэл дутагдчихж байдаг. Бид нар өөрөө итгэхгүй байж болно. Бид нар эргэн тойрны хүмүүс итгэхгүй байж болно. Бид нар амьдралд итгэхгүй байж болно. Гэх мэтчлэнгээр энэ итгэл дутагдах үед бид нарт ийм мэдрэмж төрж байдаг. Тэгвэл мэдрэлийн системээ докторжуулна гэдэг маань тэр тухгүй байдлыг огт алга болгоно гэсэн югөөсөө биш. Харин тийм тухгүй байдал тэнцээ байсан ч гэсэндээ жишээлбэл хэн нэг нь надад үгүй гэж хэллээ. Хэн нэг нь надад татгалцлаа ч гэсэндээ зүгээр энэ бол хүн хоорондын харилцааны нэг хэсэг юм а. Би аюулгүй байна, би тайван байна гэдэг.
тэр төлөвт оршино гэсэн. Энэ мэдрэлийн системийг тогтворчуулна гэдэг бол маш том сэдв. Тэгээ энэ сэдв дээр ч гэсэндээ маш олон арга техникүүд хүмүүс зааж зөвлөдөг шүү дээ. Бас олон аппликейшнуд байдаг. Бид нар яагаад биднэрт үйлчлэхгүй байгаа юм бэ те? Би өдөр болгон 10 минут бясалгал хийгээд байна шүү дээ. Тэгтэл би яагаад ингэ тайван болохгүй байгаа юм бэ? Орилго цэцгэл гэж болно те. Би яагаад ингэ дэрлэг орилоод бүх стрессээ гадагшлуулсан ч гэсэндээ ингэ болохгүй байгаа юм бэ? Энэ бидний өөрийгөө тайвшруулах гээд байгаа арга хэрэгсэл нь юу вэ гэхээр стресснээс дахин энгийн төлөв рүү шилжих үед хэрэгжилж байгаа арга нь. Би стресснийхаа дараа энэ дэрлүү орилж иж, стresснийхаа дараа би энэ бясалгалыг хийж иж би буцаагаад энгийн төлөвт очих гээд юм тийм үү? Эхлээд стрессчээд дараа нь тэр үйлдэлүүдийг хийгээд байна гэж ойлгож болно. Тэгвэл би анханасаа яаж стресстгүй байх юм бэ тийм? Амьдралд гарч ирж байгаа тохиолдолд би муу мухагаар хариулт үзүүлэхгүй байх юм бэ гэдгийг бол сурах нь хамгийн чухал. Цоорхоо зав далаад хөвчнө гэх хэдүүлээ бодъё л доо. Цоорхоо зүйл маань болохоор бидний тэр хариу үйлдэл гэж ойлгож болно. Бидний хэрэглээд байгаа аргууд маань л ирэхээр хувь нь. Хэдүүлээ хувинтай усаар байнга ингээ усыг гаргаад байхад тэр цоорхоо алга болохгүй шүү дээ тий. Тийм учраас тэр цоорхоог яаж засах вэ буюу бид нарыг айлгаад байгаа, бид нарыг төвшөртэй болгоод байгаа, бид нар тэр аюултай мэдрэмж өгөөд байгаа тэр зүйлүүдтэй яаж нүүр тулах юм бэ гэдгийг хэдүүлээ сурах нь бидний зорилго. Тэгэхээр тэр төлөвт орохын тулд бидний хамгийн ихний хийх ёстой алхам бол бидний тэр аюултай гэж бодож байгаа тэр итгэл үнэмшлээ тодорхойлох. Бидний амьдралд хамгийн түгээмэл байдаг итгэл үнэмшлүүд гэх юм бол үгүй гэж хэлвэл хүмүүс намайг хаяна. Маргаан болох юм бол тэр харилцаа дуусдаг. Амралт гэдэг нь залхуурал үр бүтээлгүй байна гэсэн үг. Би төгс биш бол хүмүүс намайг хайрлахгүй. Мөнгө олвол тогтворгүй амар зүйл. Би жинхэнэ мэдрэмжээ илэрхийлэл хүмүүс намайг хайж авна. Гэх мэтчлэн итгэл үнэмшлүүдээс өөрийнхөө нь яг юу тухгүй болгоод байгаа тэр итгэл үнэмшлүүд. Миний бодлоор тэгэхээр би амарчих юм бол би юу ч хийхгүй байна. Би үр бүтээлгүй байна. Би бүтлгүй амтан гэдэг энэ тодорхойлтойсэн байхгүй юу? Надад яг ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр би одоо л яг хичээх хэрэгтэй. Би одоо л хичээхгүй байх юм бол би бүгднийг алдчихна гэдэг маш их тийм айдас байдаг. Яагаад гэх юм бол миний дотор байгаа тэр жоохон би миний яг одоогийн төвшөнд хүрэхийн тулд айгүй хичээсэн шүү дээ. Тийм учраас би тэр охины тэр хичээл зүтгэлийн талаар болохгүй тул би илүү их хичээх хэрэгтэй. Би байнгын юм хийж авах хэрэгтэй гэдэг тэр итгэл үнэмшил байсан. Тэгээд тэрнээс л нийт доторхын дуу хоолой. Чи хангалттай хичээхгүй байна. Чи болохгүй байна гэдэг тийм хоолой байнга намайг загинждаг гэсэн. Гэтэл тэр маань юусоо эрүүл биш шүү дээ. Бид нэр бүгдээрээ аз жаргалтай тайван амьдралыг хүртэх хэрэгтэй. Гэтэл бидний дотор байнга тийм муу мухай хоолой бид нарыг айлгаж, бид нарыг төвшөртэй байлгаж, тэр төлөвт манд байнгын хорж болохгүй шүү дээ. Тийм учраас өөрийнхөө дотор байгаа тэр дуу хоолойгоо олно. Бидний дотор нэгээс олон дуу хоолой байж болно. Хамгийн гол нь бид нар бүгднийг тодорхойлно гэсэн үг. Тэгээд нэг нэгээр нь дарж эхэлнэ. Тэгээд хоёр дахь алхам маань л тэгэхээр эсрэг жижигхэн үйлдэлээр дамжуулж аюулгүй байдлыг бий болгоно. Энэ жижигхэн гэдэг үгийг аягүй сайн анхаараарай. Түрүүний ярьсанчлан бидний мэдрэлийн систем юмд яаж хариу үйлдэл үзүүлдэг вэ гэхээр бидний туршлага дээр дамжуулж тийм үү. Тэгвэл бид нар өөрсдийнхөө тархинд ямар туршлага өгөх ёстой вэ гэхээр энийг хийсэн ч гэсэндээ аюулгүй юм биш үү гэдэг тэр мэдрэмжийг өгнө гэсэн үг. Жишээлбэл амралт бол аюул гэж боддог тархинд яг юу ч хийхгүй 10 минут суух боломж олгоно гэсэн үг. Уцаа оролдохгүй, ном уншихгүй 10 минут ч аягүй жижиг алхам. Хэрвээ би татгалзах юм бол хүмүүс намайг хайж авна гэж боддог тархи байх юм бол жижигхэн зүйлүүдээр үгүй гэж хэлж эхэлнэ. Маргаан хийх юм бол тэр харилцаа дуусна гэж боддог тархинд жижигхэн зөрчил өсөн гэсэн үг. Жишээлбэл хүн солонгос хоол идэх гэж хэлэх юм бол би солонгос хоол идмээргүй байж болно шүү дээ. Тэр үедээ би солонгос хоол идмээргүй хэдүүлээ өнөөдөр паста идвэл ямар гэх мэдчлэнгээр эсрэг зогсох жижигхэн үйлдэлүүд хийн. Үүгээрээ бид нар юу болгож байгаа вэ гэхээр бид нар флаш форматлын гэж мэдээж шүү дээ. Бүгдийг нь устгаа дахиад шинэ формат суулгана гэсэн үг. Яг тэрнтэй адилхан бид нар дахиад дахин програмчлж өгнө. Ингээд хэлэхэд хүмүүс чамайг хайж явахгүй байгаа зү. Ард нь чүүч хийхгүй байхад амьдрал сүрхгүй байгаа зү. Гэх мэтчлэн энэ туршлагуудыг тархиндаа харуул. Энд хамгийн гол нь жижиг үйлдэлүүдийг анхаараарай. Ягаад гэх юм бол хитрхи их тохиол буцаага бид нарыг айлгачдаг, бид нарыг травматуулдаг. Олонний өмнө үг хэлхээс айдаг хүн байлаа гэж бодъё. Би нэгэ засгийн шилэнгүүтээ шууд 5,000 хүний өмнө үг хэлэх юм бол тэр чи айгүй амар штэ. Тэр сандарна. Үгээ тэр илтгэлээ амжилттай дуусгасан ч гэсэндээ маш их сандарсан, маш их тухгүй мэдрэмжүүд төрсөн учраас бидний тарих аюултай байгаа зү, амар байгаа зү гэдэг тохиог өгнө гэсэн үг. Тэгэхээр хитрхи их өөрийгөө хүчлэх юм бол заад нөгөө мэдрэмж илүү амар болох хэрэгтэй. Тийм учраас маш болгоомжтой хандна. Олонний өмнө үг хэлхээс айдаг байх юм бол эхлээд найзуудаа үг хэлээд үзчихнэ. Найзуудаа үг хэлээд үзчих юм бол гайгүй юм биш үү? Бүр ингэж үг хэлэх чинь ер нь гоё юм биш үү гэдэг тэр мэдрэмж хөтөл төрөх боломжтой. Гэтэл гинт олон хүний өмнө үг хэлэх юм бол ямар ч хүн сандрын тийм үү гэтэл тэр сандрах, тэр төгшрөх гэдэг тэр сөрөг мэдрэмжүүд хитрхи их байснаар бидний тархинд сөрөг туршлага чадлна гэсэн. Тийм зүйл болгохгүй тул жижиг үйлдэлээр тэмцэнэ. Тэгээд энэ маань бидний 3 дахь үйлдэл рүү хөтлөж байгаа. 3 дахь үйлдэл маань болохоор тэр тухгүй мэдрэмжэндээ зөвлөн хандна. Тэгээд бид нар ямарваа нэгэн сөрөг туршлага болонгод бид нар юу гэж төсөөлөх ёстой вэ гэхээр бидний дотор нэг айчсан хүүхдээ байгаа гэж төсөөлнө. Тэнгууд бид нарт хүүхдээр очиод чи юундаа яагаад байгаа юм? Чи ямар арчаагүй юм гэж юусаа хэлдэггүй шүү дээ. Энэ маань болохоор чанга хандна гэсэн үг. Зөвлөн хандна гэхээр нөгөө хүүхдээр очиод за зарим хүмүүс чамд үгүй гэж хэлсэн ч зүгээр байгаа зү. Амьдрал үргэлжлэхээр үргэлжилж байгаа зү. Дансанд чинь тэг төгрөг байсан ч зүгээр штэ. Маргааш ажиллая гээл мөнгөтэй болчих штэ. Гэх мэтчлэн ийм зүйлүүд болсон ч гэсэндээ амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх штэ гэдэг зөвлөхөн өгнүүдийг өөртөө хэлнэ. Гоо мэдрэмж мэдрээд байгаа чинь чиний буруу гэж өөрийгөө шүүмжлэхийн оронд буцаагаад ийм тухгүй мэдрэмж мэдэрсэн ч зүгээр штэ. Бид нар аюултай байдалд байхгүй байгаа штэ гэдэг өгнүүдийг өөртөө хэлнэ. Харин бидний дөрөвт алхам болоод ирэхээр тэр сөрөг мэдрэмжийг нцааж байгаа баримтуудыг хараад
тэмдэглэв. Зарим үед үгүйгээ хэлсэн ч гэсэн энэ хүмүүс намайг орхиж авахгүй штэ гэдгийг анзаарч өөрөө өөртөө баяр хүргэнэ. Тэгээд давтахалах юм бол тэрийгээ дахин давтах. Бид нэр ингээд жимд явангуудаа нэг л өдөр ингээд хүндийн мөрөнгөтэй. За би хүчтэй болчлоо гэдэггүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан бидний энэ шааманууд бидний энэ муу хадарчлахуйц ч гэсэндээ маш олон дахин давтагдсан үйлслүүдээс бий болсон. Тийм учраас бүгдээрээ яах ёстой вэ гэхээр яг тэр туршлагуудыг маш олон удаа давтаж гин гэсэн. Бид нарын энэ хийж байгаа үйлдэлүүдийн хамгийн гол зорилго нь ямар нэгэн тухгүй мэдрэмж байх юм бол бид нэр тэр тухгүй мэдрэмжийг төвчээд байгаа юм биш. Анханасаа энэ тухгүй мэдрэмж биш штэ гэж харж байгаа тэр үзэл бодлоо өөрчлөн. Хэрвээ болохгүй байх юм бол ягаад болохгүй байж болох вэ гэдэг шалтгаанууд байгаа. Хамгийн ихний шалтгаан гэх юм бол та хитрхи хурдан хитрхи гүнзгий явсан байж болно. Түрүүн хэлсэнчлэн те баг багаар ингэж урагшлуулж өөртөө аль болох тэр сөрөг мэдрэмжүүдийг төрүүлдүүлэхгүйгээр алхмуудыг хийх ёстой гэж ярьсан те. Гэтэл тэгхгүйгээр маш хурдан маш өөрийгөө өвтгөхтэй 5,000 хүнд үг хэлнэ гэх мэтчлэн хитрхи өөрийгөө түлхэх юм бол маань эсрэгээрээ бид нарыг илүү ойлгож илүү түгшээнэ гэсэн үг. Хоёр гэх юм бол бид нар дутуу гачиртай харилцаа хэрэгтэй. Эмэгтэй хүнд ялангуяа окситоцин гэж байдаг. Бид нар 3 S-д орчныг бүрдүүлж ээж энэ төлөвт орчин. За safe, seen, supported гэж ярьдаг. Аюулгүй, ойлгогдсон, дэмжигдсэн гэдэг ийм орчинд бид нар байх хэрэгтэй хаана. Тэгэхээр бид нар ганцаараа тэмдэглэлтлөө ганцаараа бяцлал хийгээд байхгүйгээр хайртай дотны хүмүүстэйгээ очиж уулзах, утга учиртай яриа өрнүүлэх гих мэдчлэн зүйлс дээр анхаарна. Дараагийн анхаарах нөхцөл нь үнэхээр та аюултай нөхцөл байдалтай байж болно. Тийм айгу токсик өөрөг чинь өвтөдөг үерхэлд байж болно. Эсвэл дараагийн үнэхээр байнгын мухаа хашгирдаг байж болно. Үнэхээр тийм нөхцөлд байх юм бол тэрнээсээ гарах нь чухал. Бидний энэ аюултай мэдрэмж төрж байгаа төгсөж байгаа стрессж байгаа зүйл маань хэвийн зүйл гэдгийг ойлгох нь чухал. Үнэхээр тухгүй мэдрэмж ирлээ тэр тухгүй мэдрэмжийг мэдэрлээ. Гэхдээ бид нар буцаагаад тайвширч чаддаг. Энгийн төлөвтөр ярьж чаддаг. Тийм орчин бүрдүүлэх нь чухал. Бичлэг маань энэ хүртэл үзсэн байх юм бол та бүхэн маань дадлын коммент дээр дуртай өнгийн зүрхтэй эмож байгаа үлдээгээрээ бусдад хайр түгэцгээе. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.